Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийн онцлог чухал үйл явдал болох залуу эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөрийн хаалтын ёслолын үйл ажиллагаа төгсөлтийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бүтэн 4 сарын турш амжилттай хэрэгжсэн тус хөтөлбөрийн талаарх мэдээллийг одоо хүргэе. Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд төрийн бус байгууллага нь ардчилсан боловсролыг түгээх зорилготой холбооны бүгд найрамдах Герман улсын Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр залуу эмэгтэйчүүдийн манлайлал 2015 хөтөлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 30-ны хооронд амжилттай хэрэгжүүллээ. Жил бүр уламжлал болон хэрэгжих уг хөтөлбөрийн анхны оролцогчдоор нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй салбарын 21 залуу эмэгтэй мэрэгжилтэн шалгаран хамрагдсан юм а. За тус хөтөлбөр нь залуу эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг дэмжих, менторудаас болон BBS харилцан суралцах орон зайг бий болгох замаар тэдний нийгмийн оролцоо, манлайлалын чадварыг бэхжүүлэх, хөгжүүлэх зорилготой хөтөлбөрт хамрагдсан залуу эмэгтэйчүүдэд ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хүний эрх, гендрийн шударга ёсны талаарх ойлголт мэдлэгээ бэхжүүлж, нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах зогсохгүй, өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэхэд нь нийгмийн болон хувь хүний зүгээс тулгардаг сорилтуудыг хамтдаа хилэлцэж, түүний учир шалтгаан болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх боломжийг олгодог билээ. Хөтөлбөр нь дараах үйл ажиллагаануудаас бүрддэг. Нэгдүгээрт цуврал лекц. Ажил мэргэжлийн туршлага төдийгүй академик мэргэжлэр салбартаа тэргүүлэгч, манлайлагчид өргөдөн лекц уншин хилэлцүүлэг хийдэг. Хөтөлбөрийн энэ жилийн лекцэнд улсын хурлын гишүүн оюун гэрэл, оюун Тэмүүжин, профессор Мөнх сайхан, эдийн засагч Үлзий Баяр, активист Золзаяа, судлаач Номин гэрэл, судлаач Ану Дарнаар урагдсан ирж оролцлоо. Хоёрдугаар хэсэг танилцах аялал. Энэ нь салбарынхаа тэргүүлэх мэргэжилтэн өндөр албан тушаалх ашиж амжилттай манлайлж буй эмэгтэйчүүдийн ажлын байр, ажил мэргэжил, салбарын онцлог, манлайлал, карьерийн туршлагатай танилцах уулзалт ярилцлага юм а. Энэ жилийн танилцах аяллаа хүндэт зочноор Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баяр Цэцэг, Монгол HD телевизийн захирал Номин нар өргөдөн оролцлоо. 3 дугаар хэсэгт менторшип арга хэмжээ багтсан. Салбартаа тэргүүлэгч, ажил хэрэгч, манлайлагч эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдтэй ажил мэргэжлийн төдийгүй амьдралын туршлага, чөлөөтэй нээлттэй хуваалцах цогц үйл ажиллагаа юм. Энэ жилийн хүндэт зочноор Мон Феминет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Инх Жаргал, нийгмийн сүлжээ төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Бат Саяа, Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Булган Туяа, цөмийн физикч доктор Ундраа нар өргөд оролцлоо. Дөрөвдүгээрт тусгай лекц, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн манлайлалын тухай ойлголт хэрэгжүүлэх арга зүйгээр дагнасан мэрэгжилтэн багш профессор Линда Джонсон Америкийн нэгдсэн улсаас өргөдөн оролцож манлайлалын ёс зүй болон эмэгтэйчүүдийн манлайлалын онцлогийн талаар лекц уншин хилэлцүүлэг хийлээ. 5 дугаарт хувийн манлайлалын төлөвлөгөө, залуу манлайлагч эмэгтэйчүүд хөтөлбөрийн туршид олж авсан мэдээлэлээ боловсруулан өөрийн хувийн манлайлалын төлөвлөгөөг гарган бусадтай танилцуулж мэдлэг мэдээлэл хуваалцлаа. Хөтөлбөрийн үйл ажиллагааны 6 дугаар хэсэгт багаараа бичил төсөл хэрэгжүүлэх ажил багтсан. Энэ нь хөтөлбөрийн оролцогч залуу эмэгтэйчүүдийн хувь хүний манлайлалын чадвархаас гадна багаар ажиллах чадварыг бэхжүүлэх, ингэхдээ нийгэмд бодиттой тулгараад байгаа хүний эрхийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудлыг хөндөм бичил нөлөөллийн кампанит ажлыг сошиал медиад суйрлан хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм а. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Залуу эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөрийг зохион байгуулсан өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд төрийн бус байгууллагт болон дэмжиж ажилласан холбооны бүгд найрамдах Герман улсын Конрад Аденауэрийн сангийн хамт олонд түнчлэн үнэт цагаа зарцуулан мэдлэг өгч туршлага хуваалцсан хүндэт зочин багш нарт талархал илэрхийлье. Тус хөтөлбөрийн 2015 оны нийт оролцогчид, төгсөгчдөө цаашдын ажил амьдралд нь өндөр амжилтыг хүсье.